할렐루야. 아멘. Бидний эзэн бол агуу юм аа. Амен. 아멘. Тэгээд өөрийн даруй зөв хүмүүстэй үргэлж ойр байж бидний хамгийн сайхан явах үед ч бас хамгийн дорд явах үед ч тэрээр хамт байдаг юм аа. Амен. Би сүүлийн хэд хоног номлол маш их цаг зарцуулж бэлдэж байгааг та бүхэн анзаарч байгаа. Өнөөдөр би өнгөрсөн 7 хоногийн 3 дахаас эхлээд маш их том өөр урд өмнө мэдэрж байгаагүй тийм ивэлүүдийг авсан ийм цаг байлаа. Бид нэр эхлэл номноос эхлээд анх бурхан энэ дэлхийг хүн төрөлхтний бүтээж явсаар байгаад Израильчуудыг сонгож авснаас хойш Авраам, Исаак, Яаковтай хийсэн гэрээгээ хэрэгжүүлэхээр 430 жилийн дараа гитлэл номоор эхэлсэн байна. 430 жилийн дараа Израильчуудын залбирлыг тэдний yoolох дуу бурхан сонсохдоо Авраам, Исаак, Яаков өөрийн зарц нартай хийсэн гэрээгээ дурсан санаад тэднийг Египтээс чөлөөлөхөөр шийдсэн байна. Ингээд гитлэл ном маань явсаар бид нар улаан тэнгисийг гаталсан Мара, Илим, Манна, Үүлэн багна, Галан багна олон ивэл өрөөл дунд явсаар байна. Синай ууланд ирснээр бидний 4-7 хоногийн номлол маань өндөрлсөн байна. Харин өнөөдөр 4-7 хоногт нэг онцгүй юм тохиосон нь юу вэ гэвэл тэд нар Мөсег майган сүм буюу ариун газрын зааврыг болон Бурхны өөрийн ард түмэнд өгч буй хуулийг авахар 40 хоног уулан дээр байх үед тэд нар завхарсан эргэн Бурхныг умартаж узар мөг үйлдсэн буюу Аароны итгэлийн тухай би та бүхэнд хэлсэн. Бүх юм сайн сайхан болж болно. Сүмд явал өрөөгнөө, мөнгөтэй болно. Үүнээс хойш Урамбурак гэдэг нэг бүгжтэй кино гардаг байсан. Хүчтэй мэдж байгаа бах тийм бүгжээ эргүүлэл хүслээ хэлэнгүүд биелждэг. Тэрэн дээр нэг тийм Урамбурак бүгжээ эргүүлээ зурагтаар гардаг юм. Үүнээс хойш улаан малгатын үлгэрийн дундуур бүгжээ эргүүлж орж ирсэн. Ажил хийж биеэ зовоохгүй. Биеийн амрыг харж амар сайхандаа жаргаж хаа гэж шоолоод идэх ч хүмүүс. Бид нэр Есүст итгэснээр ингэн гэж эндүрд харин Аароны итгэлийг би та бүхэнд чухалчилж ярьсан бол өнөөдөр Мөсегийн итгэлийг та бүхэнтэй ярихыг хүсэж байна. Та бүхэн залбирангаа миний төлөө залбирангаа сонсоор. Яа тэгэхээр би өчигдөр оройноос хойш нэг юмд нэрвэгдсэн. Тэгээ өнөөдөр өглөө 5-аас хойш бараг 9 өнгөртөл уйлсан. Яагаад уйлсан гэвэл би өмнө нь гимшиж уйлж байсан. 3-4 жил гэртээ уйлж байсан. Нүдээ өвдөөд эмчд очтлоо уйлж үзсэн. Харин энэ удаа Бурхны илчилж харуулж байгаа Мөсетэй тэрээр Израилийн ард түмэндээ хийсэн гэрээ цуцлагдсан тийм үү? Мөсе буталсан байна. Нөгөө хавтанг. Тэгэхээр алтан туглыг аваад үүрүүлж нунтаглаад усанд хийгээд Израильчуудад уулгаад мөн Леви овгийнхан 3000 гаруй Израильчуудыг алаад тэгээд эзний өмнө Мөсе очихдоо өөрөө 3000 нэгдэх хүн нь болж очсон. Эзэн минь энэ ард түмнийг та яах гэж гаргасан юм бэ? Энэ ард түмэн чинь Египтээс гарахдаа улаан тэнгисийг хуваагаад 10 шийтгэлийг та үзүүлээд бүх улс үндэстэн Бурхны үндэстэн гэж харагдтал өнөөдөр та энэ газар энэ ард түмнийг устгах гэж байна гэж юу? Хэрвээ тийм бол та тэднийг уучлаад харин миний нэрийг Амийн номноос хасаач гэж гойсон тухай бид нар үзсэн тийм ээ. Харин хит хитэн хүмүүс онлайн болон бусад зүйлээр асуусан асуулт нь юу вэ гэвэл тэр алтан туглыг нунтаглаад усанд хийгээд бүх Израильчууд уусан нь ямар учиртай юм бэ гэж. Энийг хинч мэдэхгүй. Би ч мэдэхгүй. Харин зөвхөн теологчдын онол байдаг. Дийлэнх нь ихэнх Библийн багш нар, номлогч нар нэг ийм байгаа, ийм утга агуулсан байхаа гэсэн нэг онол байдаг. Тэрийн онол нь юу юм гэхээр тоолго номны 5 дугаар бүлэг дээр яг үүнтэй адилхан үйл явдлыг үлдэж хийх тун гэж Бурхан Мөсед хууль болгон захиж байгаа тухай гардаг. Би тэрийг та бүхэнд уншиж өгье. Тоолго номны 5 дугаар бүлгийн 22-24.
тооллого 5, 22, 24. За. Хараал авчрах энэ ус чиний дотор орж хевлийг чинь хөөлгөн, гуйг чинь хатааг гин. Өнөөх эмэгтэй амен гэж хэлгээ гэж. Дахилч эдгээр хараалыг хуйлмал номд бичээд түүнийг гашуун усанд угаана. Тэгээд тэр хараал авчрах гашуун усыг эмэгтэйд уулгана. Хараалыг авчрах гашуун ус түүний биед орон гашууныг бий болгох ачгүй гэж. Амар ишлээ нэ. Би та бүхэн тайлбарлаад өгье. Энэ ямар үед энэ хуулийг хэрэглээ гэсэн гэвэл Израильчууд үйлдэл дээрээ завхаарж байгаа баригдсан эмэгтэйг яадаг вэ? Чулуугаар шидэж алаад хотын гадна гарган оршуул гэж хэлдэг тийм үү? Харин үйлдэл дээрээ баригдаагүйч нөхөр нь энэ намайг араар тавиад байна ч юм уу? Одоо өөр хүмүүс тэр эмэгтэйг араар тавьдаг завхаа эмэгтэй гэж одоо гүтгсэн ч юм уу, үннийг ярьж байгаа ч юм уу, ямар ч байсан үйлдэл дээр баригдаагүй үед энэ эмэгтэйд аврагдах нэг боломж байдаг. Нөхөр нь бол шууд чулуу шидэж алахыг хүснэ. Харин энэ эмэгтэй яах вэ гэвэл тахилчийн өмнө очиж зогсоод би ариун байдлаа хадгалсан бөгөөд нөхрөөсөө өөр хүнтэй би одоо араар нь тавиагүй. Гэх юм бол тэр эмэгтэй тахилч ямар боломж олгодог гэвэл түүний амлсан амлалттай бичгийг, хуйлмал бичгийг ураад хараалын ус буюу гашуун усанд хийдэг ба. Тэгээд тэр усыг усны өмнө бариад юу гэж хэлдэг вэ гэвэл за энэ усыг тийм ээ энэ усыг уухдаа чи нэг юмыг тахилчийн өмнө буюу бурхны майхан сүмийн өмнө андгаал. Юу гэж андгаалах ёстой гэвэл би хэрвээ би завхаарсан байгаад худлаагаасаа гүрийсэн бол мэлдсэн бол би энэ усыг уух юм бол яана гинөө савн хөөн гэж. Энэ хүүхэдтэй болох боломжгүй. Тэр үеийн эмэгтэйчүүдийн хамгийн нэр төрийн асуудал бол хүүхэд байсан баг. Тэгээд хүүхэдтэй бол боломжгүй бөгөөд бурхан бас тэр хуйлмал бичгтээ гашуун усыг ууснаар хоёр дахь хараал нь юу гинөө? Гуйн хатна гэж. Хатангаас шин гэсэн. Тэгээд ингэж хэлэх үед тахилчийн өмнө амен гэж хэлээд усыг уув. Хэрвээ үнэн байвал тэр эмэгтэй хараал хүртэх нь. Хүүхэд төрүүлнэ хэрвээ өөрийнх нь хэлсэн нь үнэн байвал хүүхэд төрүүлнэ сайн сайхан амьдрна. Тэгвэл хүмүүс хараад энэ сүмийн өмнө эзний оршихуун өмнө хэлсэн нь үнэн байжээ гэд тэр эмэгтэйг буцаагаад хүлээж авна. Зөвдөр. Худлаа байвал яана гинөө? Бурхан тэр хараалын усыг ууж зоргилсноос болоод тэр эмэгтэй савнд хөөгд хатан гэрсэн. Энэ үед хүмүүс хараад юу гэхгүй Израильчууд энэ бурхны өмнө зогсож жоод худлаа ярьсан юм байна. Нөхрийнхэн зүг байжээ гэж харж мэдүүлнэ гэсэн ийм хууль. Ганцхан тохиолдлын тэр усуусан Израильчууд гэж бурхныг хэлсэн. Харин энийг би яг 100% тийм гэж тайлбарлаагүй шүү. Би ч тайлбарлаад байгаа юм биш. Теологчдын ихэнх дийлэн хувь нь тооллого номны 5 дугаар бүлэг дээр гарч байгаа энэ хараалын устай зүүрлдэг. Яг гэвэл тэр баалын шүтэн, тэр завхайрлын, тэр бузар муу туглыг нунтаглаж усанд уугаад Израильчууд ууснаа бид нар итгэлээсээ бол урваагүй. Би та бүхэнд Аароны итгэлийг хэлсэн тийм үү? Аарон алтан тугал бүтээнгүүтээ энэ тугал бол бурхан. Нөгөө нэг улаан тэнгис мэгсийг хуваасан бурхан ч юм бол худлаа гэж хэлээгүй шүү дээ. Улаан тэнгисийг хувааж та нэг Израилаас чөлөөлөн гаргасан бурхан чинь энэ байна гэж алтан тугалыг үзүүлсэн байхгүй. Яагаад гэж хэллээ? Тэдний ертөнцийг үзэх үзэл нь заавал барьцтай байж итгэдэг. Тийм ээ. Тэгээ би жишээ авсан. Библийг хадгаар ороож тавьдаг ч юм уу. Энд ирээд энд байгаа модон загалмаг үнсээд идэх ч юм уу. Тийм буддист сэтгэлгээтэй ч юм уу. Үгүй бол шаманизм сэтгэлгээтэй ч юм уу. Тухайн үеийн Египтийн хиймэл шүтэнүүд заавал нэг ийм хүний гараар бүтсэн үзэгдэх юм байж очиж өмнө нь мөргөж хурд эргүүлж сэтгэл ханамж авдаг учраас Аарон тэрэнд нь зориулаад тэр алтан тугалыг хийсэн байна. Тийм учраас энэ нүгээрээ тэд нар итгэлээсээ урваагүй учраас бид нар энэ хараалын усыг хүртэх зохистой гэсэн сэтлэр Мөсе энэ хуулийн дагуу тэрийг нунтгалж үүрүүлээд өгсөн баг. Үгүй бол өөр нэг энгийн тайлбарлах арга байна. Алттоос биеийн сайн. Тэгээ уудаг шүү дээ. Биеийн сайн болохоор уусан баг. Ойлгомжтой тайлбарсан баг. Онлайнаар бид нар маш олон хүмүүс манай чуулгантай хамт хүндэтгэл өргөдөгт эзэнтэгт талархдаг. Нэг уучлалт гоохгүй 4-7 хоногт бослог гарах шиг болсон. Би 4-7 хоногт сүмдээ ирээгүй онлайнаар хичээл сонсоод байгаа. Ирэх боломжтой мөртлөөрөө шүү. Онлайнаар хичээл сонсоод байгаа хүмүүс зориулаад
Тэнд бол яг интернетээр үзээд эвээгдэнэ. Гэхдээ жинхэнэ биднийг өөрчлөх ариун сүнс энэ зааланд байгаа гэд хэлсэн чинь бүр хамаагүй Японоос нянгаруу залсан пастор нэрээ пятнойлоор яаж ийна бид нараас амар итгэл бишрэлтэй эвээгдэж уйлж унжиж сургаа сонсдог байсан чи биднийг бүр та нар бол зүгээр видео үзэж чад жинхэнэ энд ивэл нь байгаа гэд хэлчих юм аа гэд гомдлсан. Уучлаарай. Мэдээж эзэн хаанч ямар ч нөхцөл тэр байтугай өөрийн дагалдагч нарыг шоронд байхад нь үрдэл тэрээр хамт байж өрөөсөн тийм ээ. Тэгэхээр та бүхэн энийг зөв ойлгоорой. Намайг уучлаарай. За алтан тугалны талаар ийм л тайлбар байдаг. Мөн энийг нэх өөр та нар ингээд энэ гитлэл ном ер нь Библийн сургуулиудад ингээ номоор мэрэгсэн багш нар 66 номыг ордог штэ тийм үү. Тэрэн дээр та анзаарах юм бол бүгд яг энэ алтан тугалыг гурил болгож нунтаглаад усанд хийж Израильчуудад бүгдээрэнд нь 2 сая гаруй хүн уuna гэж та бодлоо тийм үү. Тэр чинь 3,000 хүн нь өгсөн. Тэгээ бүгдээр нь нуулгасан тухай шууд ингээд цэвэрхэн түрүүчийн 7 хоногт би бултсан шиг цэвэрхэн ингээд алгасаа явчихсан. Яг тэгэхээр бидний оюун санаа чинь хязгаартай. Харин Мосегийн Бурхны хүний тухайн үед яагаад энэ үйлдэлийг хийсэн? Гэхдээ энэ нь буруу биш үйлдэл байсан нь яагаад харагдлаа? Бурхан Израильчуудыг устгахчаагүй зүгээр тахлаар цогсон. Тэр тахал нь ямар учиртай тахал байсан бэ гэвэл тахал дуртай хүн байна уу энэ заална? Би ер нь тахалд нэр өвтгийг мөрөөддөг гэж хүн байна. Байхгүй тийм үү? Харин тэр тахал нь хэдий хүний хувьд хараал шиг харагдаж байгаа боловч Израильчуудын хувьд ёроол байсан байхгүй юу? Бурхан харьцаагаа тасалж устгахгүйгээр яасан байна вэ? Тахал өгсөн нь дахиад нэг боломж өгсөн гэсэн. Мөсегийн залбирлыг сонссон гэсэн үг байна. Би устгахаа чи зуур хилэнгээ эргүүллээ. Гэхдээ гэд тахал өгсөн гэсэн. Яг л эцэг хүн хүүхдтэйгээ нөгөө аман дурдавч илгэн дурдаахгүй бүр ямар ч хүнд үед юу ч хэлэхгүй бүр хэл хүүг нь олдохгүй ингээд манагаас зайл гэж хэлвэл энэ амар уу? Амар тий. Харин тийхгүйгээр баах юм өглөө алгадаад авал яах вэ? За би орой гэртээ орж хонох хэрэгтэй юм байна гэж бодсон тийм. Бурхны энэ зан чанарыг харуулад тэрийг өөрөө ирж тахал өгсөн Израильчуудад уучлалыг өгсөн. Бүгдээрээ хамтдаа Гитлэл номны 32-ын 7-оос эхлээд үзье. Мэдээж бид нар түрүүчийн 7 хоногт уншсан. Харин би дахиад жоохон нэмж тайлбарлана гэж та бүхэнд хэлсэн. Цаг богино учраас би хуваасан байна. Одоо би түрүүчийн 7 хоногт тайлбарсныг дахиад жоохон нэмж та бүхэнд тайлбарлах гэж байна. 32-ын 7 дээр ингэж гарч байна. Би та бүхэнд уншиж өгье. Тэгтэл эзэн Мосед доошоо буу. Учир нь Египт газраас чиний гаргасан ард түмэн чинь завхарчээ гэж хэлж байна. Бурхан Мосед яасан байх нь? Урдчлаад хэлсэн. Тэд нар Мосе бол уулын дунд Бурхантай уулзж байхдаа мдээгүй боловч чи одоо доошоо буухад чинь ямар нөхцөл чамайг хүлээж байгааг Бурхан Мосед хэлсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл тэрийг очиод Мосе эсэргүүцэхэд Израильчууд Мосег алхаар чулуу шүүрнэ гэдгийг бас Бурхан мэдсэн. 2 сая хүн нэг хүнийг алаа гэвэл амархан уу? Зүгтээ нөгөө хиттууд бүгд малгайгаа аваад шидэхэд монголчуудыг булна гэдэг шиг л 2 сая хүн малгайгаа аваад шидэхэд Мосег дараад алчихна. Тэгэхээр энийг Бурхан хэлээд мөн Мосед ямар арга хэмжээ ав гэж хэлсэн гэвэл 7-гийн 10 дээр ингэж хэлж байгаа. Би та бүхэнд уншиж өгье. Бурхан шийдвэр гаргасан. Ямар шийдвэр гаргасан бэ гэвэл одоо би уур хилэнгээ тэдний эсрэг шатааж тэднийг устгахын тулд намайг орох. Харин чамайг би агуу үндэстэн болгоно гэж айллаа гэж. Ойлгосноо. Бурхан Мосед санал тавьсан. Израильчууд бузар мөг үйлдсэн. Израильчууд зүв бусыг үйлдсэн. Израильчууд Бурхантай Авраам, Исаак хөөе. Чи яахад байгаа юм бэ? Чи гард хөөе. Цагдаа дуудаад өгчих наадхаа. Амгаланбаатарыг дуудчих багийнх. Наана байлгаж аваад наад хоёулангийн Амгаланбаатарыг дуудаа өгчих. Энэ хий. За уучлаарай. Би илүү муухан байхгүй. Ахын зүг нь 2 хуу хэлчихэж байгаа. Түрүүний тэр нэг тийм бахаар харсан уу? Зүгээр. Би нэг ямар тэнгэрт байгаа биш. За.
Бурхан санал тавиад дууссан тийм үү? 32-10 дээр Бурхан юу гэж санал тавьсан бэ гэвэл чи наана байжээ гэж хэлсэн баг. Миний оршихуд. Яагаад гэвэл чи юу гэж хэлсэн бэ гэвэл би та бүхэнд уншиж өгье. Би уур хилэнгээ тэдний эсрэг шатааж тэднийг устгахын тулд намайг орхих гэж байна. Намайг орхих. А би доошо буугаад энэний өмнө үүний дараа Бурхан яадаг вэ гэвэл Тэнгэрээс гал буулгадаг тийм үү? Хэдэн 10 мянгаар нь үнс болгодог хүмүүсийг. Харин тэр дунд Мосег чи битгий ор, чи амьд үлдчих. Юу гэж санал тавьсан бэ гэвэл би Израильчуудын эсрэг уур хилэнгээ шатаагаад эднийг устгана. Харин юу гэх нь чамаар дамжуулж би Авраам, Исаак, Яаков нартай хийсэн гэрээгээ хэрэгжүүлье. Нэгсэндээ би чиний хүүхдүүдийг эднэрийг бол одоо болиё. Би залхлаа устгая. Чиний хүүхдүүдийг Тэнгэрийн од шиг, далайн эргийн элс шиг олон болгоод би аврыг гэж хэлсэн байна. Энэ гой санал байна уу? Хэрвээ би байсан бол ингэж юм. Нэрээ эднэр чинь үе миний эрх мэдлийг үл таадаг. Үе намайг үгүйсгдэг. Нэрээ эднэр чинь миний үгэнд ордоггүй, тэ? Надаа итгэдэгчгүй, зарим нь намайг өдөрдөгч гээл, зарим нь намайг биш гээл ингээд идэх юм чинь эднэр устдагаараа устдаг. Харин миний үр хүүхдүүд, миний хүслэн инрэл аялгау үр хүүхдүүд маань яах нь вэ? Миний үр хүүхдүүд өрөөгдөг. Тэд нар миний үгэнд орхон тодорхой. Тэгээ би Бурханы сонгосон ард түмэн болоод энэ дэлхийд би агуу үлсийг хий гэж бодох байсан баг. Яг гэвэл хүмүүс чинь дандаа хувьдаа тийм бодолтой байдаг. Харин Мосегийн зан чанар энэ дээр удирдахч хүнд байж болох хамгийн байх шаардлагатай нэгэн үйлдэл үйлс хийж байгааг нь би та бүхэнд уншиж өгье. 32-ийн 12-оос эхлээд Мосе юу гэж хэлсэн бэ гэвэл ингэж хэлж байгаа. Эзэн минь ээ, та Египчүүдийг дэлхийн өндөр том гүрнийг ч гэсэн та хэцүү болгосон. Тэгээд та Египчүүд болон бусад олон хүмүүсийг шийтгсэн. Тэгээд өөрийн ард түмэн гэж гаргаад чөлд авчирч тэднийг устгах гэжсэн гэж юу? Хэрвээ тийм бол зөвхөн надаар дамжиж та алдаршаасаа гэж би хүсэхгүй байгаа учраас та энэ амлалтаа буцааж өгөөч. Авраам, Исаак, Яаков нартай хийсэн гэрээгээ санаач. Миний хүүхдүүдийг биш, тэдний үр хүүхдийг далайн эргийн элс шиг, од шиг олон болгож дагуулна гэсэн амлалтаа санаач гэж гуйсан байна. Мөн ингэж гуйхтаа Мосегийн ятгалаг Бурханы уур хилэнг түүний шийдвэрийг өөрчилж чадхаар ятгалаг нь юу байсан бэ гэвэл 32-ийн 12 дээр тэрээр ингэж ятгсан байна. Би та бүхэнд уншиж өгье. Юунд Египчүүдээр тэднийг уулан даалж газрын хөрснөөс устгахын тулд тэр тэднийг хөнөөл санаагаар шатаасан юм гэж хариулах ёстой билээ. Шатаж буй хилэнгээсээ эргэж ард түмэндээ хор хөнөөл учруулах санаагаа өөрчлөөч. Авраам, Исаак, Яаков нартай, Израиль нартай хийсэн гэрээгээ та эргэн дурсаач гэж сануулсан байна. 32-ийн 13 дээр бас үргэлжлүүлэн гэрээний тухай яриад хамгийн сүүлийн арга хэмжээ нь юу байсан гэвэл хэрвээ та үнэнхээр уур хилэнгээсээ ирэхгүй бол намайг өөрийн амийн номноос хас гэж хэлсэн. Ийм үйлдэлийг бас нэг удирдагч хүн хийсэн байдаг. Хин хийдэг лээ Содом Гоморагийн төлөө Бурханы өмнө зогсдог Авраам гэдэг. Энэ дээрээс бид нар юуг олж харж чадахгүй гэвэл Авраам болон Мосед байсан удирдагч хүний шинж чанарыг, үнэн төрхийг, бодит байдлыг, байх ёстой зан чанарыг харж байна. Бид нар Бурханы хүмүүсийг, Бурханы ажлыг хийж байгаа удирдагч нарыг түүний өмнө энэ өнөөдөр ямар амар хэцүү өдөр вэ те. Бүр тисгээ байл. Ухтагч нар үүнээс хойш үүдэн дээр зогсоод настай эмээнэрийг орж ирэхэд нь утсыг унтрааж өгöd оруулж ядаж дууг нь хааж өгөө заяа. Яагаад тэгэхээр бас манай ээжийг утасныхаа дууг хааж мэддэггүй л баг. Тэгээ нэг хаачаараа нээж мэдэхгүй баахан хүний дуудлага авахгүй өнгөрцөн хүүхдүүд нь уурлаад ээж довцсон авахгүй яалгачих ингээд тэгж байгаа үстэй. Тэгэхээр ухтагч нар Чука Нинга хоёр хатуу сануулъя би. Та хоёрт хариуцуулъя. Үүдэн дээр ухтагч нар яг зогсож байгаад орж ирсэн настай хүн болгоны утасны дууг хааж. За яа. Тэгээ дээр нэмээд хойгоор сууж байгаа ирчүүд маань саяных шиг юм мэдээж эн чинь эмнэлэгт дандаа өвчтөл хүн байдаг, эрүүл хүмүүс суудаг. Тэгэхээр сүм чуулган дандаа л иймэрхүү хүмүүс ирж өөрчлөгддөг. Тэгэхдээ яг энэ үгийн цаг дээр
айгүй хэцүү байдаг баг. Та нар олонний өмнө гараа микрофон барихад сандардаг өгдөг чичрээ сандраад би ч гэсэн хүн шүү дээ. Би ямар ичгнүүрийн илгэндээ наац юм шиг надад хэцүү. Тэгээд ингээ хичээж яаж яагаад тийм дуц дуурал, энэ дуц дуурал нэг тасарсан нөхөр орж ирэл ПМ-гээр нь дуудаад ингээд ахаар надад би өөрөө бас тийм сайн хүн биш байхгүй. Би сүүлийн үед би хит дууд амнаас тэсэхгүй гараад байгаа нэг П-гээр хийсэн 6 үсгтээ үг тийм ээ миний надаа ингээд нэг юм дуулга болоод байгаагүй бол би айл хэдийн гараад тэр нойлын тэнд авчиж байгаа. Айгүй гой томоотой болгоод оруулж ирээд энэ сүхрүүлээ суулгацсан шүү дээ. Би урд нь тийм л байсан тийм. Даанч бурхны хүн тэгж болохгүй шүү дээ. Тийм болохоор та бүхэн жоохон надад тэгж тусуулж өгөөрэй тэхөө. Зүгээрээ хайртай. За юун дээр явуулаа. Мөсгийн залбирал тийм ээ. Өдөртөгч хүн гэхээр бид нар зөвхөн олонний өмнө зогсдог, үгүй бол олон хүн дагдаг хүнийг биш. Гэр бүлийн өрхийн тэргүүн тийм ээ. Жишээ нь Соронзон Болдох. Тэр хаагур Нямка шүү Отгонбат болоогүй. Тэ. Шүү гэр бүлдээ үр хүүхдтэй бид нар ч юм бас удирдахч байгаа. Гэхдээ та юуг олж харж байгаа гэвэл тэдний өмнөөс бурхны өмнө зогсож байгаа эцгийн дүрийг харж байна. Израильчуудыг бурхан бүгдийг устгах гэж байгаа. Тэнгэрээс гал унгаах гэж байгаа. Тэгэхээр дундуур нь хэн ор зогсож байна? Мөсө ор зогсож байна. Гүй Мөсө чи холдчихэ. Хоёр хүн муудалцахад ингээ болилдог нэг найзаа салгаад чи холдчихэ та гэд бүр ингээ дайрдаг штеп. Мөсө холдохгүй. Түр намайг зод гэж байгаатай адилхан хэлж байгаа. Түр миний нэрийг хас. Энэ хүнд л бити уураа гарга. Тэгвэл чамд ч хэцүү, эднэрт ч хэцүү. Зөрчлийн хуулиар аль аль нь ялаа авна шүү гэдэг шиг. Хэцүү шүү. Ингэж хэлж гин гэсэн. Авраамаас Содом Гоморагийн өмнө яг тэгж зогссон. Та 10 хүн зарим хүн ингэж ярьдаг 100 хүн 50 хүн гэж багсаар байгаад 10 болонгууд нь 10-ыг Авраам нэг болгочих болоогүй байх та тэгсэн бол хэн байлаа тэнд нэг зүвтэд тооцогдох нь Лот байсан. Тэгээд та 10 хүнийг ч байсан устгах гэж өнгөт бурхан үгүй Авраамаа устгахгүй гэж төвчөөстэй хариулаад байгаа. Тэгвэл нэг хүн байвал устгахгүй гэвэл бурхан юу гэхээс. Үгүй устгахаа гэсэн бол Содом Гомора устгахгүй байх гэж. Тэгсэн бол өдөрт юу Америк цаашаа асар том гүрэн байх байсан ч юм билүү гэж асуудаг ярьдаг хүн байд. Авраам 8 удаа асуугаад 2 удаа мэлзээд 10-та бурхантай үг сольсны дараа юу ойлгосон гэвэл Еремея номон дээр 33 дээр байгаа ишлэлийг бурхны зан чанарыг ойлгоцсон байхгүй. Хүн залбирх гэсэн бурхныг таньж мэддэг шиг Авраам яриад за би шал илүү юм асууад аа. Нэрээ нэг л хүн байвал Еремеяд хэлдэг чи Иерусалимын гудамжаа нааша цаашаа өдөр шөнөгүй хэрж алхаад миний нүдэнд зүвтгэж тооцогдох нэг л хүн олчих. Тэгвэл би Иерусалимыг талын Ассирт, талын Бабилонд колон болгож боолчлолт өгөхгүй би ерөө. Еремея олддог шүү дээ тийм. Авраам тэрийг мэдсэн болохоор за. Бурхан угаасаа намайг нэг хүн гэж асуусан ч өршөөн. Тэгэхээр би илүү юм асуугаад дэмий юм байна гэд таньж мэдсэн баг. Тэгвэл танд бас нэг асуулт гарч байгаа. Тэгвэл Лот байсан шүү дээ гэж. Лот зүвт байсан уу? Лот намайг нэг хүн Лот гэж хэлжээ явсан шүү дээ тийм үү? Лот бурхны дуудлагыг биш эд баялаг, тансаг баян бурханд итгэдэг. Бурхны дуудлагыг дагсан гэхдээ юу хараад дагчлаа? Би пастор болох юм бол гадаад мишонерууд айгүй их дэмжиж илбэг урамбураг шиг амьдрах юм байна. Тэгээд би одоо юу гэдэг пастор болох юм бол дадагшаа дотгошоо их яваал, хамаг зардлаа даалгаал, жаргалтай сайхан байх юм байна. Гүрийж байгаа нэг пастор болчих гэж би амрыг харж яваа хүмүүсийг хэлж байна. Тэгээд пасторууд бити гомдчороо би ч гэсэн пастор. Зүгээр хараа нь юу байсан бэ гэвэл Содом Гоморагийн хөндийн эд баялагийг хараад тийшээ зүгүүлсэн гэдгээрээ зүвт гэж 100% бурхан Авраамыг зоригтой хэлсэн шиг хэлэх боломжгүй байсан баг. Гэхдээ Авраамыг бодоод дүүг нь авардаг. Эхнэр нь эргэж хараад давсуулдаг. Тэгээд энэ талаар би та бүхэнд зөндөө ярьсан тийм. Харин би удирдахч хүнд байх ёстой энэ зан чанарыг та бүхэнд хэлж байгаа нь тэрээр хувийн их ашигаа бодоогүй. Энэ сүм чуулганд сэргэн мандалд байгаа та бүхэн ч гэсэндээ өнөөдөр Мосегоос сурах ёстой юм юу вэ гэвэл би чамаар дамжуулаад агуу ивэлэг зөвшөөрөө гэхэд бид нар Бурхны зан чанарыг өөрчлөсөн төлөвсөө итгэж яадаг байна. Үгүй хамт ивэгдээ. Тэ? Би
одоо юу гэдгийг чи зүгээр ингээд ийм арга барилаар би чамайг өстэй ингэж өрөөнө бусд нь байж гэхээр юу хөө? Үгүй ээ. Хамт явъя. Манай чижүүгийн баярлан тэгж байгаа юм. Зарим нэг нь бэлэн болцсон, зарим нэг нь санхүүн бүрэлдээгүй янз бүр байгач бүрдсэн хэдэн зогсонгуудаа бүрдээгүй байдгаар нь багчин гэсэн үү? 80 нэг хоёр бол хамгийн атмаа хоёр шүү. Настай хүмүүс ч амар болцсон юм шүү. Тэтгэврийн зөв пүггээл зардлаа аваа гараад ирдэг. Мань мэтэн ямар байх вэ штэ тэргээд байхгүй. Тэгтээ хамт залбирч байгаа. Өөрсдийнхээ санхүү болсон ч хамт явахгүй залбирж байгаа хүмүүсийн санхүүгийн төлөө уулзаад, залбираад, гар гараасаа бариад, танилцаад ингэ явж байгаа. Энэ бол Бурхны хүмүүс юм. Нэгсэндээ Бурхны нүдэнд тааламжтай Мойсе шиг зарцсан амьдрал юм аамен. Би биенийхээ зовлон үүрэлцдэг. Өөрөө болцсон ч өрөөлийн төлөө золиос гаргадаг эрүүл Мойсе шиг, Авраам шиг мэрэгүү ухаантай эзний хайртай зарцсанаар гинэ. Би та бүхнийг Есүсийн нэрээр өрөөж байна. Амен. Амен. За үүний дараа би маш сонирхолтой Мойсегийн бас нэг зан чанарыг та бүхэнд харуулъя. 33-ын 14-өөс 16 дээр ингэж гарч байгаа. Энэ их сонин та бүхэн. Урд нь би бас нэг сайн анзаарч байгаагүй. Одоо бас би өөрөө их хэвэгдэж байгаа. Би та бүхэнд уншиж өгье. Тэгтэл тэр миний оршихуун хамт явж би чамд амралтыг өгнө гэв. Дараа нь Мойсе түүнд хэрв таны оршихуун явахгүй бол биднийг эндээс бүү явуулаач. Эсвэл би болон таны зарц түмний таны ард түмэн мэлмидтэн тааллыг олсон нь юугаар мэдэгдэх вэ? Та бидэнтэй хамт явж байгаагаар босуу. Тэгвэл би болон таны ард түмэн бид газрын хөрсөн дээр бүх ард түмнээс ялгагдах юм гэвэ гэж. Амен. Энэ Мойсе яагаад Бурханд энэ үгийг хэлсэн бэ гэвэл Бурханд тэднэрт ингэж хэлсэн байхгүй. Би тав нэг ишлэл уншаад би тэмдэглэж аваагүй байна. 5 дээр 33-ын 5 дээр Бурхан Мойсе үгүй та намайг хасгээд байгаад Бурхан Израильчуудыг уучлаад дахин шинээр гэрээ хийхээр хоёр дахь хэмжээний гэрээ хийхийг шийдсэн тийм үү. Тэгэхдээ Бурхан өөр нэг арга хэмжээ авсан нь 33-ын 5 дээр учир нь эзэн Мойсе чи Израилийн хүүгүүдэд та нар зөрүүд ард түмэн би дунд чинь ганц хормын төдийд явбал та нарыг сөнөөх юм байна. Одоо тэгэхээр та нар гоёл чимэглэлээ тайл. Би та нарыг яахыгаа шийдэн гэж хэл хэмээн айлдсан юм а гэж. Бурхан Мойсегийн залбирлыг сонсоод уучлсан. Тэгээ Мойсе хувиа бодохгүйгээр ард түмний төлөө Бурханы өмнө зуучлан залбирж байгааг хараад өрөвдсөн. Гэхдээ нэг арга хэмжээ авсан нь одоо тэгвэл би та нартай явахгүй. Би та нартай явах юм бол та нар дахиад ингэж маяглаж хагаад өгөх юм байна. Тийм учраас би орондоо тэнгэр илч явуулчих. Тэгээ тэр та нарыг дагуулаа явуг. Тэгэхгүй бол би хит ариун, хит зүвт. Та нар дэндүү сул дорой байгаа учраас дахиад энэ нөхцөл байдал бүрэлдвэл би таныг өшөөх боломж устгана. Тийм болохоор нөөний залуучуудын эмоорт орсон үед хэлдэг үг байдаг шүү дээ. Би чамд хайртай, бүр хэрэгтэй бол чамайг өөрөөсөө явуулж чадхаар хайртай маяг. Би энэ үгэнд итгэдэггүй. Би нянгаар хизээч өөрөөсөө явуулахаар хайрлаж чадахгүй. Чирэлцсээр байгаа бүхэн байдаг шиг. Тийм гэхдээ үг байдаг шүү. Бол хүртэл дуулаад байдаг. Бурхан тийм хайр гаргасан баг. Та нар бол миний аяыг даахгүй байна. Тэгэхээр би байхгүй байж. Юу тэнгэрэлж яв. Тэгээ Мойсед энэ ашигтай. Би нөгөө улаан зураас шаманизмын тухай ярьсан тийм улаан зураас татаад Бурхан та наанаа байж би жоохон тэнжээгээд ирээгээ тэнжээгээд хэцүү болонгуудаа улаан зураасан дээр ирээд эзээ байна уу байна. Нөгөө Аладдины бэрдийн юу шиг тийм ингэнгүүт гараад ир ус мусанд орж байгаа сандарч гарч ирдэг шүү дээ. Хүссэн үед гарч та намайг эдийг идэх өөрчлөлт мөнгө өгдөг. За баярлалаа. За наад улаан зурааснаа цаана байж би өөрөөхөө амьдарч байгаа болохгүй л ирээ гэдэг шиг. Ингэсэн байхгүй. Энэ бол Мойсегийн хувьд ашигтай. Бурхан 20 буулан дээр байж л байна. Тэр Израильчууд алдна уу? Мойсе ч алдаа хийсэн яах нь вэ? Тэнгэр илч залруулаад явах учраас онцгой ариун тэр аимшигт сүрлэг галан бороо орох эрсдэл магадлал багасна гэсэн. Харин Мойсе ямар маш чухал. Мойсегийн миний мэдж байгаагаар хамгийн гоё бүр Бурхан энэ үед баг ширээнээсээ суг усрээд баярлуулж чадсан тэр үгийг, тэр онолыг, тэр теологийг Мойсе хэлсэн байхгүй. Тэрийг бид нэр сайн уншсан. Би та бүхэн тэрийг дахиад уншиж өгье. 14-өөс 33-14-өөс 16-г та сайн сонсороо. Тэгтэл тэр миний оршихуй хамт явж би чамд амралтыг өгнө гэвэ. Дараа нь Мойсе түнд хэрв таны оршихуй явахгүй бол энэ миний оршихуй хамт явж гэдэг нь
Нөгөө нэг төрлөх хэл дээрээ болохоор миний сүнс буюу Тэнгэр ич та нартай хамт явна. Би үлдэнэ гэж хэлж байгаа шүү заяа. Тэгтэл Мөсө түүнд хэрэг таны оршихуй явахгүй бол биднийг эндээс бүү явуул. Хэрэг та байхгүй бол биднийг бүү явуулаач. Энэ нь еврей хэл дээр бид нарыг тэгвэл та энд нь устгасан дээр юм. Надтай хамт. Амар үг байна. Хэрвээ та явахгүй бол яагаад гэвэл хэрэг таны оршихуй явахгүй бол биднийг эндээс бүү явуул. Эсвэл би болон таны ард түмэн мэлмид тань тааллыг олсон нь юугаар мэдэгдэх вэ? Та бидэнтэй хамт явж байгаагаар бусуу. Тэгвэл би болон таны ард түмэн бид газрын хөрсөн дээр бүх ард түмнээс ялгагдах юм аа гэж хэлж байна. Энэ Мөсө юу гэж хэлсэн бэ гэвэл би та бүхэн тайлбарлая. Хэрвээ та овчхон ойлгомжтой хэлийвэл эдгээр хаашаа явж байгаа вэ? Сүү балаар урсан баян Канаан газар руу явж байгаа тийм үү? Сайн сайхан амьдрал руу явж байгаа. Гэхдээ хэрвээ та хамт явахгүй бол бид нар сүү бал хэрэггүй гэсэн. Үгсэн дээр гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл хэрвээ та байхгүй бол би мянган баян байгаад яах. Хэрвээ та байхгүй бол би мянган авьяастай гой дуулдаг, гой ярьдаг байгаад яах. Хэрвээ та байхгүй бол би мянган мөнгөтэй, баян чинэлэг, эрх мэдэлтэй, алдартай байгаад яах. Би энэ дэлхийн хүмүүсээс юугаар ч ялгархгүй. Ундаг, унаа, банкнд мөнгө, нэр, төр, царай, зүс, гоо сайхан юугаар ч ялгархгүй. Ганцхан ялгарх нь юу гэнэ? Та байж ээж бид нар энэ ард түмнүүдээс, үндэстнүүдээс ялгагдах юм аа гэж. Энэ ямар мундаг итгэл. Би өөрөөр хэлэхгүй. Хэрвээ та байгаа бол өвчин тусаад хөвтөжсэн ч та байгаа бол би дэлхийн хүмүүсээс ялгаатай. Ойлгож байна. Христ итгэлээ гэдэг хүн өвчин тусдаггүй юу? Тусдаг шүү дээ, тийм ээ. Хэрвээ та байвал би аваар өсөлт ороод сэхэнд хөвтөжсэн ч хэрвээ та байх юм бол би энэ дэлхийн хүмүүсээс ялгаатай. Ойлгож байна. Хэрвээ би өрөнд ороод мөнгөгүй болоод байрны эзэнчгүй болоод бүр үнэхээр санхүүгүй идэх хоолчгүй хүнд хэцүү амьдарч байсан ч та байвал би энэ дэлхийн хүмүүсээс ялгаатай гэж хэлж байгаа. Энэ ямар агуу итгэл вэ? Тэгээ энэ үгнээс болж Бурхан юуг шийдсэнийг би хараад үрийн 5 цагаас хойш 9 болтол процессл уйлсан баг. Би энэ үгийг уншичаад дахиад нэг уншаад нэрээд тийш. Би гоё G класс, би гоё 200, би том компани захирал, ерөнхийлөгч, би том хаусанд амьдэрсэн ч Бурхан байхгүй бол би энэ дэлхийгээс ялгаатай юу? Ялгаагүй гэдгийг Мөсө зааж өгсөн баг. Бүр Бурханд өчөж байгаа залбир л да. А тэгвэл би өвчтөй, зовлонтой, өртөө, мөнгөгүй, сул дорой, тахив дутуу хэвтэрт байсан ч та байвал би үндэстнүүдээс ялгаатай гэж хэлж байна. Тийм болохоор таньгүй бол би нэг ч алахгүй. Яг энэ байртаа өгсөн дээрээ гэж хэлж байна. Таньгүй бол ийм итгэлээр Мөсө Бурханы баяр баясгалан болсон баг. Би энэ үгийг, энэ залбирлыг сонсоод би өөрөөсөө ичих шиг болсон. Юу лээ? Нэрээ юу лээ? Би яагаад Есүст итгэдэг вүлээ? Би чи юугаар ялгарх ёстой вүлээ? Өмсөж байгаа пижак костюм, би сайн сайхан гоё баян чинэлэг, эрүүл саруул амьдралаар хүмүүжлтэй хүүхдүүдээр онц сурдаг охтуудаараа би ялгарна. Үгүй гинэхт байна. Ганцхан тэр байвал би ялгана. Би өвдөн, би зовно, би алдна, би унана, бүдрэн. Миний амьдралд аваар, эндэл, хүнд хэцүү цагууд ирнэ. Гэхдээ юугаараа би ялгаатай гэвэл та байвал би ялгаатай. Хэрвээ та байвал би өгсөн ч газар доор булагдж байгаа цогцснуудаас миний цогц ялгаатай гэж хэлж байна. Амен. Бид нар энүүгээрээ бусад ард түмнүүдээс, дэлхийн хүмүүсээс ялгаатай. Энэ үгийг сонсоод Бурхан яаж баярлсныг та мэдэх үү? Миний нүдэнд нэг хүндэлж хайрлж явдаг, одоо ч их сандаг ах нар байдаг. Йонат ах маань, Пак ах маань. Тэгээ тэд нар хөөрч баярлахаар яадаг мэдэх үү?
Мэдэн штэ та нар. Явко гэл пак ахмаг яаж барилдгийг мэдэн тийм. Бурхан яа тэгж байгаа дүрхийг хаасан. Мөсийг ингэж хилэнгүүт юу нөгөө уур хилэн юу нөгөө нэг устгах нам. Бурхан нэг ч юу дахиж Мөсийг сүлжиж суугаагүй. Бүр бууж өгөөд яасан гэж би та нартай хамт байвал та нар үхэн штэ. Та нар юу ч хүү болно штэ гэж Бурхан хэлээд байсан тийм үү? Харин Бурхан өөр арга хэмжээ авсан баг. Би олон мишонер ундаг хүмүүсийг хүндэлж хайрладаг. Гэхдээ энэ дэлхийгээс халиад явцсан байгаа хүмүүсээс би Вильям Кари гэдэг хүний өрөвдөлттэй түүхийг уншаад, өрөвдөлттэй атлаа эзэн дотор алдартай түүхийг уншаад би хүн хөтлөө Вильям Кари гэдэг нэр миний амьдралд Есүсийн дараа бичигддэг. Би уулзаж үзээгүй л дээ. Би мэдгч зургийг хас. Вильям Кариг би юугаар энэ дэлхийн хүмүүс хамгийн сайн мэддэг гэвэл тэр Христчийн Есүст итгэдэг хүн байсан. Бас тэр энэтхэгийн хамгийн харгас дэглэмийг нураасан. Ямар дэглэм билээ? Нөхөл эхнэр нь амьдч байсан хамт шатаа. Амар байгаа шүү дээ. Тэр эмэгтэй ч ганцаараа амьдрмаар биш. Тийм байхгүй. Нөхөр өгсөн л бол тэр эмэгтэйг цогцтой хамт зогсоож хүлж хагаад амьдаран шатаач. Энэ энэтхэгийн хуулийг Вильям Кари таслан зогсоосноор алдартай гэж би бодсон. Тэгээ би номыг уншсан чинь Вильям Кари манай сайн мэдэн энэ дэлхийн мишонеруудын пастор удирдагч нарын итгэлийн өвөг эцэг 20 дугаар зууны биш 17 дугаар зуунаас 20 дугаар зууны хамгийн алдартай бурхны хүн гэж ярьдаг шүү дээ тийм. Би амьдралыг уншсан чинь Вильям Каригийн эхнэр мэдрэл муутай байсан. Хагас галж. Вильям Кари энэтхэг рүү явъя гэд 20 итгэх наснда эхнэртэйгээ хүүхдээ аваа явуулсан чинь пастор нь чи болоогүй, чи чадахгүй. Чамаас өөр мундаг хүмүүсийг илгээн, чамайг бол илгээхгүй гэдэг, илгээгээгүй. Ажиллаж исэн байгууллага нь илгээхгүй. Ямар ч хүн дэмжихгүй. Бүр баячууд юуг тохиолддог байсан гэвэл дүрдэг цай, дурж ууж уучаа сүулдэ зүгээр хатцсан дүрдэг цай байдаг шүү дээ, хэрэгэлсэн. Тэрийгээ явуулдаг гэсэн юм аа. Энийг уугаарай гэж. Тэгээ зориод очисон чинь нэг хүн гидсэн тэрийг өвчин. Бүхс. Эхнэрийн галзуу өвчин сэтэрсэн. Библийг орчуулж яа дууссан чинь эхнэрийг нь өвчин өдлөөд бэхийг насгаад нөгөө орчуулдаг чи гараараа бичиж чаж компьютер баг. Орчуулсан номыг ингээд юу ч хөө устгацсан. Бүх найзууд нь одоо бол номыг ингэж. Чи хоёрын хүүгээ алдлаа. Одоо бол наад энэтхэгчүүд угаасаа бүтэхгүй үндэстэй. Бохор заваа гидсэн тэрий янз бүрийн халдварт өвчнөд буц Америк руугаа яв гэсэн чинь үгүйгээд дахиад орчуулсан чи болсон гэж эхнэрийг нь өвчин өдлөөд дэн унаад би товчилж ярьж байгаа шүү. Байшин шатсан. Харин яг тэр байшин нь бүх эд хөрөнгөө шатаад галзуу ихнэрээ тэрврээд ганц үлдсэн хүүгээ тэрврээд Вильям Каригийн хийсэн нэг алдартай үйлдэл нь шатж байгаа байшингийнхаа гэрэлд магтанд олсон гэнэ сөхөрч байгаа. Тэгээд дараа нь тэр номны төгсгөлд Вильям Каритэй тэр тухайн үед амьдарч исэн найзуудынхын дурсамж яриануудаас иш татсан чинь нэг алдартай ярь үлдсэн. Бүх юм устж үгүй болж байгаад Вильям Кари бурхныг магтаад сууж хахад тэр бурхантай уулзсан гэж найз нар дурсдаг юм. Хинч очоод чи болооч гэж хэлж зүрхлэв. Харин тэр шантрахгүй 15 жилийн турш дахиж орчуулад бий болсон тэр Библийн орчуулга нь 44 хэл дээр өнөөдөр орчуулагдаад дэлхийн улс үндэстэн болгонд ерөөл болоод явж байгаа. Хамгийн эрүүл, хамгийн зөв, хамгийн мэргэн, хамгийн онч зөв зохистой үгээр орчуулагдсан Библи Вильям Каригийн гараас гарсан. Тэгээ найзууд нь тэгж хэлдэг. Вильям Каригийн орчуулга бол бурхны орчуулга. Яагаад гэвэл тэр хамгийн хүнд үедээ бурхантай уулзсан юм. Бид нар гэрэн шатж хахад галзуу ихнэрээ тэрвэрчээ ганц үлдсэн хүүгээ тэрвэрээ сөхөр цуугаад магтж байгаа Вильям Кариг харахад тэр яг тэр цагт бурхантай нүүр тулсан юм. Тэгээд түүний орчуулга бол бурхны орчуулга юм. Хүний орчуулга биш гэж хэлсэн. Бидний амьдралд үргэлж сайн сайхан юм тохиолдох байх тунаа. Гэхдээ бид нар юугаар ялгаатай гинэ? Тэр бид нартай хамт байвал ялгаатай. Харин хамт байхгүй гэвэл яана гинэ? Мөсегийн итгэл бол одоо үхий. Тэгвэл одоо тавсдаг. Гурван 17 дээр бурхан энэ итгэлийг хараад дисэхгүй ингэж хэлсэн ба би та бүхэнд уншиж байна.
Эзэн Мосед чиний хэлсэн энэ зүйлийг би бас хийнэ. Учир нь чи миний мэлмэд таадлыг олсон. Би чамайг нэрээр чинь мэддэг гэж айлдав гэж. Салфетын нэмэвэл хараа болж. Би нэрээр чинь мэднэ гэдэг үгийг би та бүхэн тайлбарлаж ирсэн санаж байна уу? Еврей үндэсний ёс заншил. Би жишээ нь төгөлдрийг ууган баярын төгөлдөр гэдэг нэрээр нь мэдлээ гэд амар үү зайгүй төрсөн ах トゥ шиг дотно гэсэн утга агуулахгүй тийм. Цаг хугацаа зөндөө юм хэрэгтэй. Харин үү зайгүй бүр төрсөн ах トゥ шиг болсон үгээр би үүнтэй манай монголчууд юу гэж хэлдэг вэ? Би хуурай ах トゥ юмаа гэж хэлдэг тийм үү? Төрснөөс өөрчлөхгүй ах トゥ юмаа гэж хэлдэг. Энийг еврейчүүд юу гэж илэрхийлдэг вэ гэвэл би тэрийг нэрээр мэднэ гэж хэлдэг. Тэр нь би төрснөөс өөрчлөхгүй чамтай ах トゥ гэж. Яагаад гэвэл ийм итгэлийг бурхан хүсдэг байсан ба. Энэ итгэлийг бурхан хараад Мөсетэй ингэж хэлээд дээр нь ямар арга хэмжээ авсан гэж 18-аас 23-ыг би та бүхэнд уншиж өгье. Миний хамгийн андигдаг, хамгийн хайртай ишлэл үйл явдал. 18-аас 23. 33 дугаар бүлгийн. Тэгэхэд Мөсе алдраа надад үзүүлээч гэж гуйж байна гэжээ. Тэр би бүх сайн сайхнаа өмнөр чинь өнгөрүүлж эзний нэрийг чиний өмнө тунхаглана. Би нэгүүлсэх хүнээ нэгүүлсэлж өрөвдөх хүнээ өрөвдөх болно гэв. Харин тэр намайг хараад амьд үлдэж чадах хүн байхгүй тул чи миний нүрийг харж чадахгүй гэж айлдав. Харин эзэн айлдахдаа харах тун дэргэд минь нэгэн газар байна. Чи тэнд хадан дээр зогс. Миний алдар өнгөрөх үед би чамайг хадны хүндийд оруулаад өнгөрөх хүртлээр чамайг мутраараа халахлана. Дараа нь би мутраа авах бөгөөд чи миний харыг харна. Харин миний нүур харагдахгүй гэж хэлж байна. Бурхан ийм сэтгэлтэй, ядуу сэтгэлтэй Мөсийг хараад тэр энэ дэлхий дээр хизээж хийж байгаагүй, цаашд ч хизээж хийхгүй нэг үйлдэлийг хийсэн. Яг л сахилгагүй ахын дүүтэйгээ хамт хоёулаа нэг юм туршиж үзье гэж байгаа тэгж баярлсан. Яг манай өмнө нь байсан ах トゥ нүс шиг. Та надад алдраа харуулах уу гэсэн чинь бурхан хэлсэн. Үгүй. Чи өгч чинь. Чам боломжгүй. Гэхдээ хоёулаа нэг юм туршиж үзье юм уусаа. Би үнэхээр чамд юугаач харамгүйгээр харуулмаар байна. Миний хөө 22 дээр гараараа өөрийн мутраар халахлана гэж байгаа өөрийгөө энэ Есүс Христ баг. Энэ өршөөл баг. Хэрвээ бурхан нүрээ өөрийнхөө мутраар халахлаагүй бол Мөсе үхэн. Тэгээд тэр мутраа халахлаад Мөсед очиод харин чи миний нурууг харуул гайгүй байх гэд одоо хардаа гэд өөрийгөө хайртай үүдээ харуулж байгаа. Би энийг хараад бурхан ямар амар баярлсан юм бэ? Ийм итгэлийг хараад бүр баярлаж болно. Гэхдээ бүр арай дэндүү баярлж байгаа биш гэж үү? Зөвхөн тахилч нар үүлэн дунд бүдэг бадаг жилд ганцхан удаа Израилийн гмийг үүрж очдөг байсан бол бурхан энүүгээр дамжуулж Мөсед ингэж хэлсэн. За миний хүү, тэгвэл би явъя. Чиний хэлдэг зөв. Миний ард түмэн дэлхийн хүмүүсээс өөр байхын тулд тэднийг өвдөж, зовж, шаналсан үед нь би хамт явъя. Тэгэхдээ хинээр дамжаад гэвэл чамаар. Чи байгаа учраас би тэднийг уучлж өршөөж. Тэд нар дахиад алдаа хийн. Гэхдээ Мөсе чи байгаа учраас би чамайг харж баярлсан сэтгэлээр барьж чадах учраас тэднийг би өршөөе. Би шууд чамтай харьцъя. Би нүрээрээ чамтай хамт алхъя. Манай Вайами хашинд хар тамхины батальоноор ургадаг шүү дээ тийм үү? Би тийм сайн хүн байгаагүй. Би тийм сайн хүн биш угаасаа. Би нэг өдөр хоёр мишонер найзтайгаа энэ тэр хар тамхины навчийг аваа хатаагаад
кофений лаазан дээр тавиад бейсийн ард нууцаар сороо сууж исэн баг. Яадаг юм бэ? Тэгсэн чинь тэр үед Йонд таах маань family test хичээл заахтай ирсэн. Үнэхээр даруй мундаг пастор. Пак ах хоёр гараад ирсэн. Би улаан цайн кофений лаазан дээр тавиад сороо зогсож ирсэн. Тэг ирээд иргэн тойрно хараад надад юу гэж хэлсэн гэж. Ямка бусад стефүүд тарчвал тэтээс өдөрдөг чи ингэ зогсож болж байгаа юм уу? Би амар айс. За би ингээл баямаас хөөгдөх юм байна гэсэн чи. Наашаа та. Ямар хүмүүс ах нь үцгийг сурсан. Би өстө шокнд орсон. Хан би өнөөдөр энийг тэр зовлонг амар ойлгож. Нэг том биш чуулган өдрөдж явах та. Би тэр дүр төрхийг өнөөдөр бурхнаас харсан баг. Та алдраа харуулаач гэж яаж хүн хэлэх зохистой вэ? Тэгсэн бурхан яг тийм зан гаргасан. Яагаад гэвэл дэндүү хайртай учраас, бүр дэндүүх баярлсан учраас ирээд Мосе. Юу ч гэсэн үзье. Би дараа нь хүнд ч үзүүлэхгүй. Үзэх боломжгүй. Би өмнө нь хүнд ч үзүүлж байгаагүй. Энэ орчлын ертөнцийн үүсэн бий болсноос хойш нэг ч хүн намайг харж байгаагүй. Гэхдээ ахын. Гэхдээ бурхан. Би харгалж байгаад нэг нүүрээ чамд харуулчихгүй хүн шиг нүүрээ гараараа хааж байгаад нэг нуруугаа харуулахад үзье. Чиний хардаа гэж харуулсан гэсэн. Зөвхөн нурууг нь харсан Мосегийн нүүр гэрэлтээд Израильчууд харж чадахгүйсэн. Дараа нь энэ хадны хүндид бас нэг бурхны хүн орж зогсож бурхантай уулзсан байдаг. Гэхдээ Мосе шиг хараад үзэгдэл үзсэн. Тэр нь хэн бэ гэвэл нэгдүгээр хаад 19-ийн 9 дээр нэгдүгээр хаад дээр хиний түүх гардаг үлээ? Биш ээ. Самуэль дээр Давид гардаг. Нэгдүгээр хаад дээр Илия, Илиша хаадууд номон дээр гардаг. Хамгийн сүүлд энийг хэлээд бүгдээр хамт залбирч цагаав. Би ингээл уйлаад исэн байхгүй. Тэгж баярлдаг бурхан өрөвдмөрч юм шиг ямар гоё бурхан юм бэ? Би нэрээстэй энэ амьдралдаа боломж өгөл ядаж ганцхан удаач болохоор бурхныг нэг ингэж баярлуулаад үзчих юмсан гэж би өглөөжингөө залбирч уйлсан байхгүй. За би 19-ийн 9. За би та бүхэнд энийг уншиж өгье. 19-ийн 9. Илия тэнд агууд орж шөнийг өнгөрөв. Эзний үг түүн дээр ирж эзэн түүнд Илия чи энд юу хийж байгаа юм бэ гэвнэ. Илия хаана очсон гинүү? Агууд. Хаана гинүү? Дээд өмнөх ишлэлийн хардаа хорой буулан дээр. Ахын дөө аяа жоохон чангалж. Бүгдээрээ хамт залбирая. Энэ хорой буулан дээрх агуу гэдэг нь Мосе хаана байлаа? Хорой буулан дээр байсан. Тэгээ Мосе бурхан хавцал зогсоож байгаад нүрээ хаан барин нуруугаа үзүүлсэн. Тэгж баярлж хайртайгаа илэрхийлсэн. Тэгээд дараа нь Илия дээр эзний үг ирж гэдэг нь хэн бэ эзний үг? Шинэ гэрэн дээр бас эзний үг ирдэг. Хончт дээр ирээ юу гэж хэлдэг вүлээ? Сонсох тун энэ шүн аврагч эзэн Есүс Христ Бэтлехэм хотод төрлөө гэж хэлдэг тийм. Тэр хэн байдаг вүлээ? Михаил. Эзний үг гэдэг нь Тэнгэрлж ирж хэлсэн баг тэр агууд. Түүнээс бурхан Мосед өөрийгөө харуулсан шиг харуулав. Хүсэл байсан байх л да. Яагаад гэвэл дараа нь Илия галт морьтой ирээд үхлийг үзүүлэхгүйгээр аваад явчихдаг шин. Энэ хүмүүсээс би нэг л юмыг хамгийн сайн ойлгосон нь миний амьдрал сайн, муу, унаж босох нь надтай байгаа бурхантай огт хамаагүй юм байна гэдгийг ойлгосон. Миний зүрх сэтгэлд тэр байгаа бол би өвчтөж, доройж, унсанч, эмнэлэгт сэхэн твдчихсэн ч би үгсний зараа цогцсон маань ч энэ дэлхий дээр өөр юм байна. Би өнөө өглөө эзний өмнө зогсоод хоёрхан зүйлийг л гуйсан. Эзэн минь би үлдсэн амьдралаа Мосе шиг ядаж нэг удаа таныг ингэж баярлуулах юмсан. Тийм боломж надад байдаг ч болохоос. Хоёр дахь нь
би энэ дэлхийн хүмүүсээс өөр юм байна. Бид нар энэ дэлхийн хүмүүсээс өөр юм байна хат өндөр. Юугаараа гэж Бурхан сэргэн мандалтай. Бурхан өнөөдөр энэ үгийг сонсож байгаа тантай хамт байгаа учраас өөр юм байна. Баян чинэлэг, боловсралтай, мэдлэгтэй, үдсэглэнтэй, хөгшин залуу гэдгээр биш. Зүгээр л Бурхан байгаа учраас бид нар өөр юм байна хат өндөр. Би энийг хараад тэгээд Бурхан өөрөө давтаргүйдэж бууж ирээд тэр хадны хавцал дунд орж зогсож жоод тэгээд алдраа нууж агаад нуруугаа хайртай хүндээ үзүүлж байгаа тийм сэтгэлтэй Бурханыг би хараад би амьдралдаа анх удаа би урд нь гимшиж уйлж байсан. Би харамсаж уйлж байсан. Би алдчаад уйлж байсан. Гэхдээ амьдралдаа анх удаа би өнөө өглөө тийм хөөрхөн, тийм зөөлөн, инэрэнгүү сайхан Бурханыг хараад би зүгээр баярлж уйлсан байхгүй. Тийм сайхан Бурханы хайртай хизээ нэгэн цагт нуруугийн ч биш. Түүний алдрыг дүр төрхийг харах эзний хайртай сэргэн мандалж байна. Эзний хайртай хүмүүс юм. Би та бүхнийг энэ өглөө Есүсийн нэрээр хөрөөж байна. Амен. Амен. Бүгд хамт залбирах уу?